За сайн байцгаана үзэгчдээ. Манай подкаст нэргүү. Одоохондоо нэргүү. Тэгээд бид хоёр болохоор намайг Мөнгө сар гэдэг сэтгэл зүйч, манай найз намайг Инх Тамир гэдэг. Би бол өнөөдөр сэтгэл зүй сонирхогч кино үзэгчийн дүрээр сууж байна. Тэгээд яагаад кино сонгохоор болсон бэ? Яагаад одоо ийм подкаст хийхээр болсон бэ гэхлээр ер нь ингээд нөгөө бид нар киноноос айгүй их тийм юу авчт юм байна л да. Кино үзэхдээ зүгээр үздэггүй бид нэр ингээд далд ухамсартай, ил ухамсартай янз бүрийн мэдлэг мэдээлэлүүд авчдаг. Тэгээ тэр нь амьдралын шийдвэрүүдэд айгүй их нөлөөлдөг. Юмыг үзэх үзэл бодол тэг бүр юм суур итгэл өнөмшөл болоод ингээд үлдчих тохиолдол айгүй их байдаг. Тийм ч зорилготой баг кино хийх гэж магадгүй тийм мэдгүй. Тэгэхээр тэгээд ер нь бид нэр өдийг хүртэл үзсэн олон кинонуудаас тэр дундаас сэтгэл тоногчсон кинонуудаас ямар шүү сэтгэл өнөмшөл олоод авсан байдаг вэ? Тэр нь бидний амьдрал яаж нөлөөсөн байх боломжтой байдаг вэ гэдэг талаар яри ягсан дөрүүдийг сэтгэл тоногчсон тийм дөрүүдийг яг сэтгэл зүйн талаас нь тэр хүмүүс яг ямар онцлогтой вэ? Юу нөлөөлөө тийм болсон байх боломжтой вэ гэдэг талаас нь ярилцъя гэж бодож одоо энэ подкастны санааг сэтсэн байгаа байлаа. Тэгээд хамгийн анхны киногоор хамгийн эхлээд бид хоёр бол би чамд хайртай киног сонгосон байгаа. Тий. Ер нь яг ингээд би чамд хайртайг анх үзэхээр бол бид нар тэгж нэг гүнд нь орж үзээгүй. Би хэд сэтгэл хөдлөлөөр үзсэн байгаа байхгүй. Тэнгүүд миний хувьд бол одоо ингээл нэг хүнд нэг өөртөөгөө байх хугацаа өнгөрсөн рүүгээ яваал те ингэсэн байсан байж гэдэг нэг тийм хугацаа хүнд хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нэгдүгээр тийм хоёрдугаар яг тэр юмнуудаа ингээд ийм сэтгэл зүйчийн одоо өнцгөөс тэр тодорхой тэр гоё онолуудаар нь ингээд тайлбарлаж баяжуулж үзнэ гэхээр надад хоёрдугаарт айгу гоё яваад байна. Гуравдугаарт яг энэ юмнуудаа бид нар нөгөө нэг дүнгэж гараагаа эхэлж байгаа өсвөр насныхандаа ингэж ээжин ч аав нь хүүхдүүд ч өөрөө тэрнээс ингээ юм олж авах боломжтой маш их боломжтой гэдэг утгаараа одоо ингээд энд сууж ийн эзээч нөгөө сонирхож сууж байгаагүй камерын өмнө бүр сууцсан ирээд сууцсан шалтгаан болж байна. Тэнгүүд миний хувьд яг би чамд хайртайг сонгохоорсон гэхээр олон бүх хүн мэддэг. Бүх хүн киног үзсэн баг Монголын бүхэл хүн үзсэн баг тий. Бүхэл насны одоо хүмүүс өсвөр нас болон тэрнээс дээш одоо насны бүхэл хүмүүс үзсэн байдаг. Тэгээд бүх хүн үзэхдээ нэг ойлголт дотор хавцсан байгаа. За тэгвэл үндсэн юм руу ороод явъя. За яг энэ киног хамгийн анх үзээд юуны тухай ямар кино гэж үзсэн бэ? Тэгээд одоо үндсэн гол дөрүүд байгаа шүү дээ тий. Гурван залуу байгаа. Тэднийг ингээд анх үзэж байхад яг ямар шүү дүртэй ямар шүү хүмүүс гэж бодсон байж жишээ. Би бол одоо жишээ нь яг ингээ анх үзэхдээ ерөөсөө анзаараагүй жоохон байсан байгаа юм. Ингээ анхны үзэлт маань жоохон байсан байгаа. Ингээл амар гоё хайр дурлал. Одоо яах вэ? Үрлээ яах вэ? Хинд нь хайртай болчих гоё дуун. Ингээл нөгөө дуун тэгэл нэг хайр сэтгэл гэдэг юм үлдсэн байгаа. Тэнгүүд одоо гурван гол дөрүүд байгаа шүү дээ. Тэр гурав яг чиний хувьд нэг ямар шүү одоо жишээ нь үрлээ баяраа дэлгэрээ нэг тус бүрт ингэ салгаад яриудаг ямар шүү зан характертай ямар шүү хүүхдүүд юм шиг ингэ санагдсан бэ. За үрлээ болохоор нэг тийм айлын том охин бас ангийн арга хийжсэн шүү хариуцлагатай нэг юм зүв зүйтэй юм шиг те ийм романтик тийм охин байгаа байхгүй юу. Тэгээд ээж аавынх нь харилцаа дэжгүү гэр бүлийнх нь харилцаа хөөрхөн аавдаа айгүй их ийм охин шиг санагдаж байгаа. Баяраа болохоор баяа айлын юм мэдгүй тэгсэр нэ айгүй тохойд ингээд харахаар бас дурлцгаар хөрхөн юм кул гоё байктай гоё тохойд ингээд байхгүй микрофонтой тэгээд зээрээс нь бас царайлагч юм шиг ингээд ийм бас ингээд эмхтэй хүүхдүүд нүд унахгүй ахын бас аргагүй ч юм шиг өнгөц талаасаа тий ийм залуу гэхдээ хүмүүс бол баярыг муу хүүхдэл гэж ерөнхийдөө бодоод анхандаа би ч гэсэндээ бас тэгж л бодож ирсэн баг. Дэлгэр болохоор айгүй гоё сэтгэлтэй айгүй креатив. Дэлгэр дээр би анх үзэхдээ бол айгүйс ингээд үтцсэн байхгүй. Дэлгэр нэг тийм одоо нөө ээжин байхгүй тий тэгэл аавтайгаа тэгээ нэг
тийм жоохон дожоо муутай тэгэл хайртай охин ингээ өөрийн болгож чадахгүй ингээ алдаад явуулчихж байгаа доо нэг тийм сул дорой чим шиг тийм мэдрэмж өгчээсэн байхгүй анх үзэхдээ баяраа харин эсрэгээр ингээл амар одоо тий өөртөө ихтэй бардам тэгэл нэрэл нэ охтуудын сэтгэлийг булаачаар тийм ингээд санагдаж анх үзэхэд бол гэсэн. Одоо сая ингээ үзсэн чинь энэ кино ердөөсөө тэр залуу хосуудын хайр дурлалыг харуулсан кино гэхээсээ илүүтэйгээр илүү боловсролыг харуулсан гэр бүлийн хүмүүстэй ээж аав нь үр хүүхдэд өгж байгаа тэр хүмүүжил боловсрал сургуулийн орчинд багш нар хүүхдүүдэд өгж байгаа боловсрал гэдгийг харуулсан. Тэгээ энэ боловсрал гэдэг нь нэг хүн байх тухай боловсралтай амьдрал руу яг ингээд ороход яг тэр хүн байх тухай боловсралыг өгсөн ийм чтэй кино юм биш. Энд юурдөөсөө хайр дурлалын тухай кино биш. Энд боловсролын тухай кино юм шиг ингэж бүр хөөх гэж харж үзсэн тий. За тэгээд түүний дүр болгоныгоо ярих дэлгэрүүлээд одоо ингээд арай жахан сэтгэл зүйн талаас нь ярихад түрүү ярьж штэ үрлээ дээр тэг үрлээгийн гэр бүл нь айгүй сайхан юм өв тэгш. Нэрэл надад бас тэгс санагдсан. Айгүй өв тэгш юм сайхан гэр бүл шиг. Тэгэнгүүт үрлээ маань яагаад тийм амар романтик болчихоо? Тэрхий амьдралаас хол тий. Тэр чи нэг юг санаж нүггүй юу нөгөө хамгийн ихний хэсэг ангиараа ингээд суугаад нэг ангийн хурал хийдэг штэ. Тэгээ нэг ботлын үйлдвэрт очицсан болохоор тий. Тэр хэсэг дээр чинь яг ингээд дэлгэр шууд ингэж хэлдэг байхгүй юу. Би тэрийг сая л анзаарлаа. Яасан гэсэн чинь ингээд шууд манай ангийнхаа ангийн урлагээрээ багш гараа авчихлаа. Тэнгүүд дэлгэр шууд ингээд тэрийг чаарснаа. Манай ангийнхаа бүдээр гутын үйлдвэрт очивол яасан бэ гэх. Тэр хэсгийг харангуйтаа энэ дэлгэр чинь өдөөсөө тийм одоо сул дорой биш. Чайгу мандалагч төрлийн хүүхэд байсан юм биш үү гэдэг юм ихний юм бодол төрж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд бэжсэн чинь бусад охтууд үрлээгээс маань бусад охтууд болохоор айгүй тийм нөгөө газардлагтай гэх юм уу тийм нэг амьдралтай юм ярьдаг юм байлаа шүү дээ тэрэн дээр чинь аялын үйлдвэрт очие аялын үйлдвэрт очие гэж өөр чинь нэг юм гэдэг те. Арай өөр саналууд гаргаад байдаг. Тий, нэг нь болохоор нөгөө юу гэдэг штэ. Хөвгүүд маань ингээд цэрэгт явчихна. Нөгөө оюутан болохгүй үйлдвэрт очих юм бол хөвгүүдийг маань цэрэгт та явчих штэ. Тэгэхээр чинь бид нэр яах вэ? Тэр ингээд айгүй тийм нөө те. Наантай цаантаа бодож байгаа байхгүй юу? Чи манай үнэлээ болохоор юу яадаг л хаанчсан хамаагүй. Тий. Хайртай хүнээ дагаад л явж ивэл тий. Болохгүй. Тий хааж утсан яахгүй. Тий хайртай хүнтэйгээ л ингээд хамт гэж ивэл болоо гэдэг чинь тий амар юм эндүү дэврүүн байгаа даа байхгүй. Бас их итгэцэн юу энэ ч юм уу. Тий. Тэгэнгүүт тэрэн дээр нөгөө баяраа бас харагддаг. Баяраа тэрэн дээр чи санаж байна уу яадаг юм. Баяраа чинь яадаг лээ. Ер нь дагалдаад идэх те. Готлын үйлдвэрт очие гэсэн чинь би гэрийнхэнтэйгээ хэрэл эндээ талаар чинь одоо модалцсан. Гэхдээ яг очил очие л доо гэж ерөөхдөө нэг даган дуурайгч руу баг ороо авчиж гинөө. Тий. Тэрэн дээр бас дахиад бүр ингээд анзаарах юм бол баяраа амар бүлийн замтай харагддаг. За тий яг ингээд би тэрийг харж байгаагүй. Тий. Яасан гэхээр ингээд хамгийн эхлээл тэр нөгөөд нэг хоёр охин яриад ингээд ярьсан чинь баяраа манайхаа наа чи надаа хамаагүй манай гэрт надад асуудлаас ч юм болж бөөн хэрүүл боллоо. Ингээд бөө асуудал зоодонуудын болсон. Намайг готлын үйлдвэрт ажиллахгүй гэдээ манай аав ээж уурлаад ингээд бүгдийн чимээг болгочих айгүй хөөрх ярьжсэн хүмүүсийг. Тэгэнгүүтээ дараа нь нөгөө ангийн дарга залуу босч ирэл би тэгвэл бүгдээ өөр өөрийнхөө дуртай юм хийх юм бол би тэгвэл бүжигчин болно гэсэн чинь чам шиг юм хөшөрцөн өнөө бүжигчин болтгүй юм. Тэгээ бүжигчин гэдэг чинь бүр жоохноосоо ийдийн ингээд тэр залууг ингэж бас нацаач. Дараагийн удаа үрлээ би тэгвэл ингээд юу яана би тэгвэл хайртай хүнтэйгээ л ингээд үнэхээр хайртай хүнтэйгээ хамт байхад ийм гоё маяг хаач юу ч хийж ажилласан гоё гэдэг ярьсан чинь тэр хэсэг дээр дахиад баяраа үе үрлээ маань алин болчоо юу ч үлээ бас ингээд үрлээг амар ингээд цааш нь чоолох маягтай ингээд яана. Тэнгүүдээ хамгийн сүүлд дэлгэрлөө харснаа. За тэгээд хэдхэн өдөр тостой юу ажиллаад тостой юунд дарагдаад ингээс санаа чинь хөрөвчихгүй урвчихгүй бол тэр готлын үйлдвэрлэл чи явъя л да гэдэг нэг бас айгүй мухад тиймэрхүү байдлаар хэлнэ. Тэгэхээр баяраа бас нэг тийм дотоод зөрчил айгүй байгаад байгаа. Уул нь өөр ангийнхантай готлын үйлдвэр явмаар байгаа юм шиг. Тэгснэ гэрт нь гэрүүл урууд болоод байгаа болохоор явмааргүй ч байгаа юм шиг. Тий. Тэгэнгүүтээ ингээд за тэгвэл тэгээд чамайг дагаа явах уу хоёлаа гэдэг түрүүний чинь хэлж байгаа тийм. Тийм зангууд гарч байгаа юм. Яг өөрөө нэг тэгчээ гэсэн юм байхгүй. Тэгэхээр нэг хүний имийг жоохон няцаагаад тэгсэрний дагам дуурайчаад байгаа юм шиг үү.
Яг За тэгвэл энэ зангууд хаанаас үссэн хаанаас гэдгээс харагддаг гэж байна шүү дээ. Хаанаас үссэн бэ гэдг нь ингээд кинон дээр айгүй гоё харагддаг юм билээ л дээ одоо харах нь. Тий. Тэгэнгүүт одоо хоёул үрлэгээс эхлэв ярил л да тийм. Үрлэгийн тийм дэврүүн романтик зан хаанаас үсч вэ? Хизээ яаж агаад өглөө тийм дэврүүн охин болчихоо. Уул нь ингээд хэрсүү те ийм охин юм шиг хэрнээ бас яг тэрэн дээр ингээд алдчихж байгаа байхгүй те. Ингээд бид нар бас яг ийм алдааг гаргадаг юм байна. Өсвөр насныхаа хүүхэдтэй ингээд хитрхи нялхарч харьцдаг. Хитрхи ингээд одоо яг өсвөр насны хүүхэд болчихно гэдэг чинь ерөнхийдөө бол том хүн болж байгаа процесс шүү дээ тий. Тэгэхээр юм өөрийн үзэл бодолтой болчихж байгаа. Ингээд өөрөө яг өөрийгөө том хүнээр мэдрээд эхэлж байгаа тийм үе байгаа байхгүй. Тэнгүүд энэ үе дээр аав ээж нь ингээд хитрхи нялхарч харьцдаг. Яг амьдралын сайнтай муутай одоо болно болохгүй юм ингээд яг шулуухан айгу шудраг харьцах хэрэгтэй гинэ. Ер нь айгу өсвөр насны хүмүүс ер нь айгу шудраг харьцах хэрэгтэй байт юм л да. Одоо манай сэтгэл судлалын шалгахуунаар болоод тий. Тэгэнгүүт тэр тэдний аав ээж хоёрыг тэгж харьцдаггүй юм байх магадaltaй хэсгүүд одоо кинон дээр гарна. Тийм. Яг нөгөөд нэг шинэ жилийн орой аав нь өглөө өгөн болж орж ирчихэл. Тэгээд хамгийн сүүлд өглөө багштай нөгөө өглөө өгний хувцас нь авчиж өгье гэдээ гарах гэдэг байхгүй. Тэгэхдээ бид нэр одоо бөөнөрө баярагийн гэрт очих гэж байгаа. Баярагийн гэрт бид нар үргэлжлүүлээд ингэ шоуд гэдэг хэлдэг байхгүй. Тэгсэн чинь аав нь уулын тэр санаа хэлтiin бид нар ингээд айлууд одоо та нарын насн дээр ингээд айлж тийм бужигнаад ах нас бас дургуутсан айстай. Тийм. Тэгээд ер нь бол сануулгын тэгэх дэмий шүү дээ гэсэн утгатайгаар. Тэгээд тэрийг өшөө одоо эцэг гэх юм өшөө илүү ингээд яг тэгээд нэг нөгөө дэлгэрэнгүй ярих хэрэгтэйсэн бохоо одоо ийм дэмий яагаад гэвэл одоо та нар өсвөр насны хүмүүс болохоор ингэнэ тэгнэ гэдэг тийм ингээд дэлгэрүүлээ ярьсан бол магадгүй үрлэг тийм одоо талаа гаргачихгүй байх боломжтой байсан тийм. Дараа нь тэдний гэр бүлийн тухай гардаг бас нэг хэсэг байдаг нөгөө аав нэг томилтоор яваад ирсэн. Тэг өглөө унтж байгаад ингээд босч ирээд том галхоондоо орсон чи аав гэж ингээд цай уугаа сууждаг. Санжаанууд дээрээс тийм. Тэгээ тэрэн дээр тэгэнгүүт нөгөө нэг өглөө аавда ороод нөө аава та ирсэн юм уу гэж ирэхлээр ингээд шугаа амар пажаматаа нэг том хүүхэндээ тэгснэ ингээд пажаматаа гарч ирээд ингээд аавда ирэхлээр тэгсэн чи аав нь би чамд юу авчирсан би та нарт хүүхдүүдэд юу авчирсан гэж цангас чи юу авчирсан ингээд тэгсэн чинь бороо гэх нэг амар нөгөө нэг юм дэндүү юм романтик аав нэг талаараа гоё л доо өсвөр наснд ирчихэж байгаа хүүхдүүдтэйгээ бид нөгөө ялах жоохон хүүхд шиг харьцаад байгаа нь өөрөө алдаа байгаа байж магадгүй гэж харагдаж байгаа байхгүй өсвөр наснд ирсэн хүүхдүүдтэй бид нэр яг ингээд том хүнтэй нас бие төрсөн том хүнтэй харьцаж байгаа юм шигээр те ингээд харьцвал яг зүгээр авах. Тэгээд тэр чинь аав нь ингээд үнсээл тэгсэн чинь ааваа сахалж хадгаад байна гэж мэгэл ингээд хэлдэг хаа. Тэгээд тэр харьцаанаас ер нь тэдний гэр бүлийн тийм хитрхи ихлүүлсэн хитрхи одоо дэндүү ялхруулсан тэр зан магадгүй үрлэг тийм романтик тийм амьдралаас ирэхэд тасархаа тийм байгаа байж магадгүй гэж ингэж харагдаж байгаа юм. За баярагийн гэр бүл яаж баяраа нөлөөсөн бэ? Баяраа яг ингээд айгүй яг угаасаа кино маань амар контраст харуулах гад ингээд өөр хүүхдүүд өөр багш нар өөр ингээд эцэг их гэрвэл харуулж байгаа юм л та тийм ингээд хүнийг бас юм ойлгосоо л гэж тэгж харуулсан баг. Тэнгүүд баярааг ингээд харахад тийм муу хүүхэд юм шиг боловч ингээд яг үнэндээ ингээд аав нь урдуурнараа шийдвэр гаргацдаг. Эйгүү хийхин заачдаг. Тэгээд өөрөө бас нөгөө нэг юм тэр юмдаа ингээд баригдсан яг ингээд өөрийгөө нэг талаар айгуу тийм өрөвдөлттэй юм шиг надад бас санагдсан. Яг 100% шийдвэр гаргаж чадахгүй, яг өөрийнхөө туртай гоё байгаа юмыг ойлгож чадахгүй бүх юм ингээд байж идэг. Тэгээд ингээд машин мотоцикл авлаа. Тэндээс ингээд байжлаа. Чихвчний хөгжим авлаа. Тэрийг ингээд байжлээдэг. Магадгүй тэр дотроо бас хөөрхөн гоё охин байгаа шүү дээ өглөө чинь. Тэр гоё охиныг нь авлаа. Тэгээл хайчдаг. Инхээр бас нэг өөрийнх нь амьдралд бол нэлээд хортой юм шиг. Тэгээд айгүй өрөвдөлтөй бас нэг талаараа ингээд бас л нэг юм алдсан. Тийм хохирцсон. Тийм дүр шиг надад санагдсан. Сүүлд үцгэж. Эхлээд бол би энэ яасан савсгансан яасан залуу байл гэж бодсон. Тийм. Тэнгүүд баярагийн ээж аав баяраад өгсөн хүмүүжил ямар вэ гэдэг ингээд харж байгаа байхгүй юу? Байж болох вэ те ямар байж болох вэ гэдээ харцаа. Тэгэхээр хэд хэсгүүдтэй тэдний гэр бүл ерөнхийдөө аягүй зөрчилддөг, аягүй гэрүүл маргаан хийж асуудыг шийдвэрлэдэг гэдэг нь ингээд харагдаж байгаа юм. За хоёрдугаар болохоор
нэг юм айлын үнэт зүйл гэж байдаг шүү дээ. Нэг юм үнэт сэн үнэт зүйл гэж байдаг. Тийм юмн дээр айгүй асуудалтай одоо тэр айлын ноён руу болж байгаа тэр аав нь айгүй асуудалтай байгаа мó да гэдэг хэсгийг ингээд бас анзаарч болж байгаа. Нэг гэрт нь ягаав нөгөөд нэг шинжилгээ орой ингээд ангийнх нь бүжиглэл буу юм болоод иждэг штэ. Тэрэн дээр нэг тэр нэг бурхантай хэсэг гардаг штэ. Тэр санаж байна чи. Тийм үрлээ тэрсэн тий. Тэгээ тэр үрлээ ингээд тэр эхлээд ингээд дэлгэр үрлээ хоёр хоцорч орж ирээ. Тэгээ тэр бурхныг ингээд дэлгэр болохоор айгүй тийм хөм ингээд сонирхол ингээд юмнуудыг хараад ингээд барьж үзээл. Би бас тэрийг анх үзэж байхдаа бол одоо дэлгэр ямар юм үзээгүй те. Нөгөө тэ айлын ингээд бурхан янз бүрийн юм ингээд үзээл барайл те. Бүрхэн амтаа одоо бараг ядраалын хөтлөхөөрөө тэгж гисэн янзтай ингээд үзээд өнгөрсөн байгаа байхгүй. Тэгээ сая ингээд дэлгэрийг харах өнцг нь арай өөр болоод тэгээ ингээд харсан чинь дэлгэр айгүй тийм юмыг утга учирыг сонирхдаг юмыг хардаг тийм харагдаж байгаа байхгүй. Тэгээ айл дарангуудаа ингээд зургтын ч юм өнгөт зургтын ч муурга юм харж болно шүү дээ те. Тэгэхэд ингээд тэр бурхны нэм одоо сонирхолтой юмнууд ингээд харж байгаа байхгүй. Зураг мургийг хараад ингээд явдаг шүү дээ. Тэгээ ингээд тэр бурхныг ингээд барьсан байжсэн чи баяраа яриад наачаста яасан гоё яастай гэснээр чи арай үрлээгийн баримл гэх үедээ гэл дахиад бүлэгдэж байгаа. Ерөнхийдөө айгүй тийм их тийм зампууд баяраа дээр аюух харагдана. Тэгээ байжангууд үрлээ цанаас нь гарч ирээд нөгөө бурхныг бариад ингээд өөртөө адилхан байна уу гэсэн янзтай ингээд бариад үзүүлэл энийг ингээд байсан чи аав ичээр ороод ич байгаа. Тэгсэн. Тий. Тэгээ аав ичээр орж ирэхдээ аав нь нэлээ халамцаа ороод ич байгаа. Тэгэнгүүтээ шууд нөгөө бурхны чи авснаа. Энэ бол ингээд маш үнэтэй машинч болох үнэтэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бурхан буюу одоо тэр үнэт зүйл одоо тэр үзэл суртал тэр юм зөвөр нэг юм машинтай зөөрлүүлж ингэж бодоод байгаа байхгүй юу. Тэ энэ бол одоо хэдхэн жилийн дараа бүтэн машинч болох юм үнэтэй та нар энийг ойлгож байна уу? Ойлгохгүй шүү дээ та нар бол гэсэн юм яриа л тэ. Тэгэнгүүтээ дараа нь тэрийг ингээд нөгөө хойморт өнгөц зурагтынхаа дээр ингээд тавьсан байгаа. Тий. Тэгэнгүүтээ дараа нь ер нь бол тэдний гэр бүл нэг тийм байгаа нь харагдаж байна. За дахиад ээж аваарынх нь харилцааны хэсэг тэр хэсэг дээр гарч байгаа юм. Нэг хуршаалынх нь нэг ах орж ирж нэг сонгон байна уу? Сонгон байна уу гэж сонгон аваад гараад тэнгүүтээ сонгоноор өөрхөн бууз ичээд ороод ирдэг шүү дээ тий оройн нь. Тэгээ буузаа авчираад өгөөд өгсөн чинь ээж нөгөө буузыг авчираад ингээ аав нь өгсөн. За юу ч ялуу юм хаа цааш нь аваа яв гэх тий. Тэгээд ээж нь ингээд бөмбөгнөөл нэг юм халуун ус авчираад хөлийн дүрээл тий. Тэгээд тэрэн дээр ер нь бол аав нь бол нэлээд тийм одоо нарциссист маягийн тий нэлээд тийм онцгүй харилцаатай. Дээрээс нь ямар нэгэн өөрийн үнцэн үнэт зүйл жоохон юм боо ер нь юмыг дандаа мөнгөний зоосны нөхөр хардаг байрын тий. Тиймэрхүү хүн гэдэг нь харагдаж байна. Тий. Гэхдээ яг нөгөө талаар тухайн үеийн нийгэмд бас ингэж тэгэж амьдэрдэг гэдэг нь бас ингээ уулын тэр аауд бас давуу тал байсан байгааз ингээд бүх хүн ингээд нэг нийтээрээ одоо зүдөө ч юм уу дундаж амьдарч байхад яг ийм сүхэдтэй орчин үеийн одоо капиталист руу шилжижсэн үе гэхэд бол тэр хүн хэрвээ тэр нэг юм жоохон юм зүв байсан бол жоохон жишээлтэй үндсэн суурь тэр нэг юм зүв байсан бол бас нэлээд гоё байхаар ч юм шиг тий. Тэр санагдсан. Яг уу ер нь нэрээ тэр киноноос аваад үлдсэн бас нэг тийм өстой тий баянлаа итгэл өмшлээ. Баян хүн муухай. Тий гэсэн итгэл өмчлөрөө үлдсэн байгаа хөө тэр бас буруу шүү дээ. Тэрийг одоо тэднийхийг баян болохоор нь тий муухай гэдэг юм бол өсөв биш байгаа хөө тий. Яг энэ рүүний чинь хэлсэн нөгөө тэр үнэт зүйл үнэхээр бурхан тавьсан юм бол тий яг юуг нь яаж байгаа гэдэг ч юм уу тий нэг юм суурь юм жоохон албатай учраас бусдад ч гэсэндээ жоохон хортой болоод явчихж байгаа. Дэлгэрийг анх үзэхдээ би болохоор тэгээ бодсон юм. Ер нь жоохон тийм сулдаач гудуу тий одоо яг баг киноных нь хоёр гол дүр нь баяраа үрлээ хоёр юм шиг ингээд амарсан. Тэгээд яг гурлал боловч тэрлэхэр яг ингээд гурвдахгүй юм шиг тий иймэрхүүгээр ингээд бодсон байсан юм билээ. Тэнгүүдээ дэлгэрийг тийм жоохон сулдаараа дуу жоохон одоо тийм юу бодсон байсан юм билээ. Тэгээд одоо сая үзэнгүүт болохоор дэлгэр үгүй биш үү харин тийм манлайлагч уулын тийм уулын нөгөө нэг цаад суурь айгу бүтээлч тийм айгу залуу байсан юм байна. Одоо хэрвээ би одоо бидний насан дээр бол дэлгэрт илүү орлох юм байна. Дөрөв өсвөр наснд баяраа шиг залууд орлож чадсан юм. Одоо бол дэлгэр шиг залууд орлох юм байна. Өөртөө өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд өөрийнхөө хөдөлмөрөөр олсон бол ч яах вэ гэж бас нөгөө хэсэг байдаг шүү дээ. Нөгөө надад 1000 төгрөг байгаа. Юунда сургуультай юу бэлгэлэх вэ гэл тэнгүүт өөртөө итгэдэг ингээд ийм залуу байсан байгаа байхгүй юу? Дэлгэр. Гэхдээ дэлгэрийн бас нэг муу чанар нь гэх юм уу? Нэг сул тал нь гэх юм уу? Хит шатрон санагдсан.
тухайн насандаа ингээл тэ маш сургуулаа орхиж яваал. Тэ дээрээс нь нөгөө яг ингээд өглөө гатаа нь би чамд хайртай гэж бичсэн. Өглөө ингээд чихээ дараад ингээд амар ингээд тэр хэсгээс тавгууддаг шүү дээ. Тэр хэсэг дээр бол ингээд яг ингээд эмэгтэй хүнийхээ зүгээс харахад надад амар дарамттай санагдсан. Дарамт. Яа тэгэхээр хүн ингээд заах ингээд хоёр залуу байлаа гэж бодоход яг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй бахна би чамд хайртай шүү гэдэг ингээд дээрээ тахаар амар хэцүү ингээд яг тэр ингээд ёо гэмээр нэг юм тийм бодол бас үүснэ нугасаа. Тэгэхээр яг нөгөө нэг юм цаг маг нь арай болоог багт ч юм уу ингээд хитрхээ ингээд хайртай гэд тахаар хүн ингээд бас нөгөө зүг байсан ч гэсэн тухайн насаа ингээд хатгаад тулгаад тий ингээд шазраад энэ дэр бол жоохон арай жоохон ингээд хэтрүүлэгтэй шазран санагдсан. Тэгтээ ингэж харагдаж байгаа байхгүй юу? Дэлгэр яагаад шатсран юм шиг харагдаад байна. Ер нь яагаад шатраад байна. Яагаад ингэ бүр ингэ шазраад цуцаад ингэ нэг юм гээд байна тий. Тэгэнгүүт тийм байдалд ерөөд бол томчууд хүрчихэж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Тий. Ингээд тэр байдлыг баяраа гэд найз нэсрэг гэд ингээ бүх тохиол улам чангалаад ахаар ингээ улам харна шүү дээ. Нэсрэг хавтаа нэсрэгийг харахаар эрэгтэй хүүхдүүд яг нэг тийм ситуацид очихороо нөхцөл байдалд орохороо өөрийг ингээ хүмүүс жоохон эсэргүүцээд те жоохон хоошин тавиад ингээд нэгдүгээр баяраа гэдэг шүү дээ. Жавж баяраа, багшд баяраа, охинч баяраа гэл ингээд тахаар сахилгуудж байгаа нэг хэлбэр нь яг тэгээд ирэхээр ингээд цаанаасаа сахилгууддаг эсэргүүцлийн нэг хэлбэр гэх юм уу да те. Одоо тэрийг чи бас аягүй гоё тайлбарладаг. Тэгээ тэр нь юун дээр гардаг вэ гэхээр нөгөө нэг ингээд арагаас бүжиглүүлээд байдаг шүү дээ. Тэгжээ багшлаа загнуулаад ер нь тэрнээс эхлээд нөгөө ангийн хурал мурал яасан исэн гэл ингээд зодоо модон гэл ингээд нэг юм буруу хазгаа тийм эхэлждэг шүү дээ. Тэгээ яг ингээд эрэхтэй хүн бас яг ингээд ирэхээр ингээд салгуут тийм шиг байгаа. Тэр бол жоохон нэг хамгаалах механизм өөрийгөө одоо эгоогоо хамгаалах механизм гэж байдаг байхгүй. Тэр нь ингээд ухамсаргүйгээр ингээд хүн болгонд байдаг. Тэгээ зарим нь болохоор ер нь яг нэг аль нь ч нэг сайн талтай биш ерөнхийдөө л одоо муу. Гэхдээ тэр болгоно хүмүүс хэрэгэлдэг сайн муу талтай л гэсэн үг л тийм. Тэгээд энэ одоо хаана ингээ илэрдэг вэ гэхлээр хэрвээ энэ ингээ хитрээд ах юм бол хитрхи одоо хэрэглээд ах юм бол бас мэдээж муу. Гэхдээ зарим үед бол хүн өөрөө сэтгэл зүгээ одоо авч гараад тэр хүн хэцүү байдаас ингээ аваад гарч байгаа тэр үедээ бол зөв хүндээ хэрэгтэй зөв тийм юм байдаг. За тэгээ энэ ингээд харах юм бол юм дэлгэр дээр жишээлх юм дэлгэр уул нь бол нөө үрлээд гомдоод байгаа. Үрлээ аах би чам тайртай гэж хэлчихэд дараа нь болохоор баяраа тайртай гэд би чам тоглоод хэлсэн штэ гэд. Тэгээ энэ одоо дэлгэрт айгу шудраг биш санагдаж байгаа. Дэлгэр энэ шудраг биш гэж үзэж байгаа болохоор ууралж байгаа. Тэгээ нэг юм ангидаа нэг юм юу шидэд гардаг штэ. Самрын альчуур шидээл ингээд үрлээд амар муухай хараад үрлээ ингээд жоохон балмагдаад үлддэг штэ тий. Тэгээд ер нь бол тэрнээс эхлээд ингээд үрлээд уурлаад эхэлж байгаа бухимдаад. Тэгээ тэр ууралж байгаа юм үрлээд гаргахгүй ангидаа багштаа тий эсвэл ингээд одоо өөр байдлаар илэрхийлж ингэ гаргаад байдаг бичээлтэй гадаа бичээл янз бүрийн байдлаар тий тийм хамгаалах механизм явуулж байгаа проекцлах тий одоо өөр юм руу шилжүүлээд байгаа бусад гаргасан юм аа өөр юм руу гаргаад идэг одоо бид нэр жишээлх юм бол ээж мэж наргадаа загнуулж ирчингүүтээ ирээд хүүхдтэй тий ураа гаргадаг ч юм уу. Тэгээ энэ шиг юм механизм хамгаалах механизм явуулж байгаа. Чазуур зугаад байгаа хэсэг дээр болохоор энэ бол бүр ингээд хамчуудын бүх насны хүүхдээр ялгаагүй нийтлэг гаргадаг юм аа л да. Зөвхөн нөгөө хүүхдэд гэлтгүй хосууд хоорондоо би ингээ гаргадаг байгаа байхгүй. Ямар зорилго хүн ингээд ер нь альва үйлдэлийг зан одоо харагдсан behavior-ыг ямар нэгэн зорилготойгоор хийдэг юм байна л да. Тэгэхээр дэлгэр зорилготойгоор одоо тэр нэг юм хун зураад нэг хичээл дээр даалгавар яг хун зурж байгаад хөөгдөө шалгалтаас гардаг шүү дээ. Тэр хэсэг дээр дэлгэр яагаад хун зураа сууж байгаа вэ? Дэлгэр яагаад тэр ингээд арга хэс бүжиглүүлж байгаа вэ те? Яагаад гэвэл анхаарлах зорилготой. Өглөө өөрийг анхаарахгүй баяраад анхаарат байгаа учраас өглөөгийн байна уу одоо ангийнхныхаа байна уу багшийнхаа байна анхаарлыг татах зорилготой байгаа байхгүй. Тэгээ тийм зорилготой хийсэн юмд нь манай багш байна уу те ингээд өглөө байна уу ингээд анхаарал татагдаад бүгдээрээ дэлгэрээ чи яагаад гэл ингээл те зарим нь болохоор чи стенглээ чамаа шийдэх нь ангиас гаргаал те тэгээд байхад тэр хүний нөгөө зорилго бэлдэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тэр хүнд нөгөө урамшуулал болчдөг юм чинь. Тэр хүний ингээ гараад байгаа муу зан үйл тэр юмыг ингээ болиулахын тулд урамшуул өгөхгүй байх хэрэгтэй.
Тэгээ урамшуулал өгөхгүй байхын тулд энэ яг ямар зорилготой энэ үйлдэл хийгээд байна гэдэг тэр зорилгыг ингээд одоо шийдэх хэрэгтэй. Одоо ихэнх үед шийтгэл бас заримдаа урамшуул болчих хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл тэр жигмэд багш гэдэг байдаг шүү дээ. Ангийнх нь 10 гаруй дамжаагаа хамгийн гол одоо том одоо дүрийн багшийг харуулж байгаа хэсэг байдаг шүү дээ. Тэгээ жигмэд багшийн тэр шийтгэл урамшуул болчихж байгаа байхгүй юу? Индээс гарч байгаа хэсэг ингээд. Тэгэнгүүт нөгөөх маань тэр муу зан үйлээ улам хийх байхгүй юу? Тийм 2 3 давтаа. Тэгмүүд одоо жишээ нь манай жоохнуудтэй ингээд одоо гэж авлаас авч унаал гэдэг чинь тэр үед нь хөөе хаа чи ягаад авч байгаа хэвээр нэрээ ингэж болохгүй бла бла гэдэг юм чинь аль хэдийн зөвхөн биелсэн. Урамшуул өгч байгаа юм байна. Тэгэхээр бид энэ үйлдэлийг энэ нөхөр ямар зорилготой хийвэ гэдгийг амар анзаарах хэрэгтэй байна. Тийм байна. Тэгэнгүүт ямар үед шийтгэл байх юм тэг. Тэгэнгүүт игнор тоохгүй байх. Тэр чинь тоолох гэж хийж байгаа юм чинь тоохгүй байх юм бол тэр шийтгэл болох байхгүй. Тэгэнгүүт энийг ийм аргаар энэ юм байна болохгүй байна гэдэг тэр аргыг өөрчлөх байхгүй. Тийм ээ. Тий. Тэгэнгүүт бид нэр одоо ингээ харахаар хэнийгээ дэлгэрийгээ улам ингээд өгшүүлээд одоо тийм зам дээр ингээл хурлалаа бөө ингээл юм болоо шийтгээл торгоол загнаал тий ингээл цар хүрээг нь улам томсгоол тэгсээр агаад нөхрийг нөгөөд нэг эцсэн хүн хаална гихчээрдээ ингээд бүр сургууль аяад явахаар хэмжээнд хүрчихэж байгаа байх магадaltaй. Тийм. Гэхдээ яг нэг талаар битүүр нөгөө нэг сая дэлгэрийн нөгөө сул талын яриад байгаа болохоос ш дэлгэр бол угаасаа ингээд зөв үнцэнтэй хүүхд юм шиг байгаа тий. Хичнээн жоохон ингээд дутуу юм шиг одоо тэр баяраатай харьцуулахад дутуу юм шиг ингээд өссөн хэрнээ том үнцэнтэй, зөв үнцэнтэй өөрөө шийдвэр гаргаж чаддаг юм хүчтэй маягийн залуу байгаа байхгүй. Баяраа болохоор хэдийн мөнгөтэй айлд өссөн тий ийм одоо арай эрхэмтэлтэй автай мөнгө төрхтэй өссөн хүүхэд боловч дотроо жоохон султаараа. Тэнгүүд тий дэлгэрийн одоо ийм заанд тий одоо ийм өөрийнхөө зүйл бодолд итгэлтэй суурьтай байдаг ч юм уу тий ийм занд хин нөлөөсөн байж болох гэд харахаар кинонд гардаг нэг аав нас байгаа байхгүй тий. Тий ганцхан аав нь гардаг. Тэнгүүд аав нь айгүй ярилцдаг байгаа байхгүй. Ер нь бол энэ киноны хамгийн эрүүл одоо өсвөр насны хүүхдтэйгээ харьцсан хамгийн эрүүл харилцаа баг гэр бүлийн харилцаа бол баг миний одоо бодлоор бол дэлгэрийн аав хоёрын харилцаа байгаа байхгүй. Айгүй энэ үгүй ярилцдаг тий. Хайрцагын талаар хүртэл ярилцдаг тий. Ангид ийм охин басан би энэ охинд ингээд дурлсан ингээд ийм зодоонуудын басан гэсэн ширээн дээрээс баяраа өөрөө үнцсэн юм аа тийм гэл тий. Ингээд яг ингээд бодит байгаа амиг нэг нөгөө айгүй гоё ярилцаж чаддаг шудраг шулуун ярьж чаддаг ийм аав хоёр байгаа байхгүй. Тий. Тэгээ энэ байдлаас ингээд дэлгэр өөртөө ихтгэлтэй тий ийм байгаа. Зүгээр яах вэ магадгүй одоо тий яг кинон дээр ээж нь яс ийсэн талаар гардгүй юм ээж нь байх нас арцсан л гэж гардаг шүү дээ. Тэгэхээр энэгшлийн асуудал байсан байх магадaltaй. Одоо эмэгтэй хүнтэй тий эсвэл яг хайртай хүнтэйгээ юм одоо энэгшлийн асуудал. Тэр харилцааны мөгшил гэж ярих байх. Харилцааны тийм мөгшил яг энэгшил одоо янз байгаа л да. Тий тэгэнгүүт яг одоо хэдэн наснд аль наснд нь ээж нь ямар байдлаар одоо орхисон байхгүй болсон тий тэр нэс шалтгаалаад янз бүр байгаа. Тэрэн дээр бол нэг дэлгэрэнгүй тэрэнд харагдахгүй байна уу да гэж харагдсан. Ерөнхийдөө яг үрлээ тэтэрхий татагдаад байгаа хэсэг нь магадгүй тэр ээжийн хайр мэдрээгүй хэсэгтэй бас холбоотой байх ч магадaltaй гэж харагдаж байгаа юм байна. Тэгээ ингээд товчхондоо дөрүүдийн үед болон гэр бүлийнхэн одоо хүмүүжлийн үед бол хамгийн эрүүл яг шудраг харьцаа холбоотой миний бодлоор бол баяраа биш дэлгэрийн аав хоёрын юм уу да. Одоо тэр дэлгэрийн тэр нэг gap year баг авчиж байгаа штэ ингээд ажил хийх. Тэгээ тэрэн дээр нь би бол бас амар ихтгэлтэй байдаг. Окей явсан ч дэлгэр жилийн дараа уучраа олол явчих واخ ч гэдэм үү те. Өөрөө ингээд нэг жил өмсөн ч гэсэндээ ингэчих واخ гэдэг ч юм уу ингээд ингэж бодож байгаа. Гэтэ баяраа дээр болохоор за баяраа одоо ярий яах вэ гэдэг ч юм уу нэг юм итгэхгүй байгаа байхгүй тэр охин дээр гаргасан мэдлээс болоод ч юм уу. Тэр нэг ухамсар гэдэг шиг цаана ингээд бас нэг юм ойлгуулах гад хийж айгүйх бодсон ч юм уу тий. Баяраа дээр нэг яригдаагүй үлдсэн юм юу биш тий. Баярагийн тэр нэг ер нь зөрчилтэй энэ байдал. Баяраа нана харахад айгүй өөртөө ихтэй юм шиг л санаа тийм биш байна гэд нэг жилээд шүү тий. Тэрний суурь шалтгаан юу гэхлээр аав ээж ер нь ердөөсөө сонсдоггүй, ердөөсөө ярилцдаггүй байгаа юм тий. Ингээл юм ярихаар нүггүй чи гутлын өдөрт очихгүй шүү чи их сургуульд орно багш болно гэж ингэчихэж байгаа. За тэгэнгүүтээ те тэр нөгөө мотоциклтай нэг хэсэг гардаг штэ. Мотоцикл аваад өгсөн. Тэгээд нөгөөдөгтөөгөө нөгөө орц руу давхиж орох гээд ээж нь балкон дээрээс хөөе болооч гэв. Тэгээд тэр хэсэг дээр яадаг гэсэн юм гэдэг байхгүй юу?
ээж нь биш баяраа тэгээд мотоциклтайгаа ингээ унтж байгаа хүлээ бэртээгээд тэгсэн чинь ээж нь гүйж гарч ирэл хөө яста нэр хүүхдийг буруу эрхлүүлж буруу юм авч өгснөөс л боллоо. Уул нь бол баяраа тэр үйл хийснээс л болсон шүү дээ. Тэгэнгүүт тий дэлгэрийн одоо ийм заанд тий одоо ийм өөрийнхөө зэл бодолтой ихтэй суурьтай байдаг ч юм уу тий ийм занд хин нөлөөсөн байж болох гэд харахаар кинонд гардаг нэг аав нь бас байгаа байхгүй тий. Тий ганцхан аав нь гардаг. Тэгэнгүүт аав нь айгүй ярилцдаг байгаа байхгүй. Ер нь бол энэ киноны хамгийн эрүүл одоо өсвөр насны хүүхдтэйгээ харьцсан хамгийн эрүүл харилцаа баг гэр бүлийн харилцаа бол баг миний одоо бодлоор бол дэлгэрийн аав хоёрын харилцаа байгаа байхгүй. Айгүй энэ үгүй ярилцдаг тий. Хайрцагын талаар хүртэл ярилцдаг тий. Ангид ийм охин болсон би энэ охинд ингээд дурлсан ингээд ийм зодоонуудын бас ингэсэн ширээн дээрээс баяраа өөрөө үнсэн юм аа тийм гэл тий. Яг ингээд бодит байгаа амиг нэг нэг айгүй гоё ярилцаж чаддаг шудраг шулуун ярьж чаддаг ийм аав хоёр байгаа байхгүй. Тий. Тэгээ энэ байдлаас ингээд дэлгэр өөртөө ихтгэлтэй тий. Ийм байгаа. Зүгээр яах вэ магадгүй одоо тий яг кинон дээр ээж нь яс ийсэн талаар гардгүй юм ээж нь байх нас орсон л гэж гардаг шүү дээ. Тэгэхээр энэгшлийн асуудал байсан байх магадaltaй. Одоо эмэгтэй хүнтэй тий эсвэл яг хайртай хүнтэйгээ юм одоо энэгшлийн асуудал. Тэр харилцааны тутмагшил гэж ярих бод харилцааны тийм тутмагшил яг энэгшил одоо янз байгаа л да. Тий тэгэнгүүт яг одоо хэдэн наснд аль наснд нь ээж нь ямар байдлаар одоо орхисон байхгүй болсон тий тэр нэс шалтгаалаад янз бүр байгаа. Тэрэн дээр бол нэг дэлгэрэнгүй тэрний харагдахгүй байна уу да гэж харагдсан. Ерөнхийдөө яг үрлээ тэтэрхий татагдаад байгаа хэсэг нь магадгүй тэр ээжийн хайр мэдрээгүй хэсэгтэй бас холбоотой байх ч магадaltaй гэж харагдаж байгаа юм. Тэгээ ингээд товчхондоо дөрүүдийн үед болон гэр бүлийнхэн одоо хүмүүжлийн үед бол хамгийн эрүүл яг шудраг харьцаа холбоотой миний бодлоор бол баяраа биш дэлгэрийн аав хоёрын юм да. Одоо тэр дэлгэрийн тэр нэг gap year баг авчиж байгаа штэ ингээд ажил хийх. Тэгээ тэрэн дээр нь би бол бас амар ихтгэлтэй байдаг. Окей, явсан ч дэлгэр жилийн дараа уучраа олол явчих бах ч гэдэг юм уу те. Өөрөө ингээд нэг жил өнцөн ч гэсэндээ ингэчих бах гэдэг ч юм уу ингээд ингэж бодож өгөх. Тэг баяраа дээр болохоор за баяраа одоо ярий яах вэ гэдэг ч юм уу нэг юм итгэхгүй байгаа байхгүй тэр охин дээр гаргасан мэдлээс болоод ч юм уу. Тэр нэг ухамсар гэдэг шиг цаана ингээд бас нэг юм ойлгуулах гад хийж айгүйх бодсон ч юм уу тий. Баяраа дээр нэг яригдаагүй үлдсэн юм юу биш тий. Баярагийн тэр нэг ер нь зөрчилтэй энэ байдал. Баяраа нана харахад айгүй өөртөө ихтэй юм шиг санаа тийм биш байна гэд нэг жилээд шүү тий. Тэрний суурь шалтгаан юу гэхээр аав ээж нь ердөөсөө сонсдоггүй. Ердөөсөө ярилцдаггүй байгаа юм. Тий. Ингээл юм ярихаар нүгөө чи готлын өдөрт очихгүй шүү чи их сургуульд орно багшуулна гэж ингэж байгаа. За тэгэнгүүтээ те тэр нөгөө мотоциклтай нэг хэсэг гардаг штэ. Мотоцикл аваад өгсөн. Тэгээд нөгөөдөгтөөгөө нөгөө орц руу давхиж орох гээд ээж нь балкон дээрээс хөөе болооч гэд. Тэгээд тэр хэсэг дээр яадаг гэсэн юм гэдэг байхгүй юу. Ээж нь биш баяраа тэгээд мотоциклтайгаа ингээ унтж байгаа хүлээ бэртээгээд тэгсэн чинь ээж нь гүйж гарч ирэл хөө яста нэр хүүхдийг буруу эрхлүүлж буруу юм авч өгснөөс л боллоо. Уул нь бол баяраа тэр үйл хийснээс л болсон шүү дээ. Баярагийн буруу байх шууд ингээ аавын буруутгаад. Тэнгүүд аав нь гүүхийгээрээ гарч ирснээр өстой хайрын юм эвдэлчлээ гэдэг байхгүй. Хүмүүнд ингээ хөл гараа угалчаад сууж чинь тэстэй хайрын юм эвдэлчлээ гэдэг жаа. Тэгмээ буруу байгаа. Тэг нэг л юм буруу байгаа даа. Нэг нь рүүгээ энэ рүүгээ ээж нь аав руугаа ингээд хүүхд рүү ерөөсөө баг хандахгүй нэг нь мотоцикл рүү нөгөөх нь аав руу ингэж хандаа. Хүүхд рүү хандахаараа ерөөсөө тийм буруутгсан одоо тийм нөгөөд нэг доош нь хийсэн гэх юм уу да. Тийм харилцаатай. Тээгүү. Тэр нь юун дээр гардаг гэхээр нөгөө юун дээр гардаг. Багш нь нэг ирээд аавтай нуулцдаг штэ нэг. Аавынхын дэлгүүр дээр тий. Тэр хэсэг дээр ингээ одоо баяраа яах вэ? Жохон хөхөд жохон юм болохоор одоо юугаа мэдхүү. Тий. Ингээл одоо готлын өдөрт орчих гээд ах шиг байна. Одоо би ингээд том аав нь болохоор би том хүн болохоор би чи гэж байгаа тийм хандлага одоо өмнөд хэлж байгаа байхгүй тий. Өдөөсөө тэр ингээд өөрөөр нь шийдвэр гаргуулдаггүй байдал харагдаж байна. Гиснээ нөгөө нэг юун дээрээ ангийн хурал болохоор юу энэ болвол юу гэж нэг юм аачлаа яс гардаг штэ. Ангийн хурал болсон чи энэ чинь жоох хүүхд мэдгүй гингүүтэй том болсон хүүхдүүд бараг мэдж байгаа. Чирчинээ нэлээд сүүлд нөгөө жирэмсэн болгоцсон асуудал гараад тэрэн дээр нэлээ юу яадаг байхгүй нөгөө захирал багш магштай уулзаа байж хата би одоо энэ том болж байгаа хүүхдүүдийг ямар цагтаад явж ялтай байна штэ. Тийм ингээл жоохон жимшиг том жимшиг ингээд сонин ойлгомжгүй байлгаад байгаа байхгүй баяраа тийм ээ.
За ингээд дөрүүдийн хувьд бол гол дөрүүдийн хувьд бол юм. Гэр бүлээс өгж байгаа хүмүүжлийн хувьд бол юм. За тэгвэл сургууль багш нар хүүхдүүдэд яаж төлөвлөд байдаг тийм. Хоёулаа багш нараас төрүүлээ тэр нэг хосын харилцаа гэдэг. Үрлээ баяраа хоёр илүү гоё тохирох асуудал, дэлгэр үрлээ хоёр илүү гоё тохирох асуудал чиний одоо бодлоо. Миний хараад байна шүү дээ. Үрлээ дэлгэр хоёр ихгүй юу? Яа тэгэхээр ингээд ярьдаг штэ. Тэр хоёр нөгөө нэг юм вижн нэгтэй, алсын хараатай ингээд адилхан бодолтой байх магадaltaй хүмүүс гэж би бодсон байхгүй ингээд харилцаанаас нь ярилцж байгаа. Тэгээ дээрэс нь дэлгэр бас нөгөө үрлээг аягүй сайн мэддэг. Үрлээ ч гэсэндээ ингээ хичээл намд нь туслаад ингээ хоорондоо явцсан. Тэгээ яг одоо ингээ амьдрал дээр бол тэр хоёр илүү тохирох байгаа байхгүй юу? Баяраа үрлээ хоёр суувал ч юм уу тий ямар асуудал үүсвэл тэр хоёр нэгдүгээр тэр үнцний асуудал үүснэ. Одоо юу гэдэг нэг талаас баяраа юу ч болоог байхад сургууль соёлооч төгсөөг байхад юу хөөхөд гэж ярих нь зөв. Угаасаа сургууль соёлоо төгсөөг. Гэтэл үрлээ болохоор үгүй анханасаа л нөгөө юм гоё хайртай хүнтэйгээ суугаад хүүхдүүдээ гаргаад амьдрна гэсэн бодолтой хүмүүс байхгүй. Гэтэл дэлгэр баяраа тэрийг нэгдүгээр асуудал биш ээ. Дараагийн асуудал гэж харж байгаа байхгүй тэр ярианаас тий. Ингээд энэ хоёрын нөгөө нэг үндсэн гэх юм аа жижиг сажиг маргаан бол гарна штэ. Гэтэл яг суур тэр үндсийг харж байгаа нөгөө нэг хэдэн жилийн дараа ч гэдэм одоо алсын хараа гэх юм уу да амьдралаа төсөөлж байгаа өнцөг нь өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хоёр аль нэг зэг дээр очиод салах нь тодорхой тийм зэвэр гэдэг нь тийм. Хоёрдугаар яг тэрэн дээр хин нэг нь хүлэн зөвшөөрөөд өрлөө ингэж хүсэж байгаа маань тэгвэл би тгий гэж бууж өгөөд тэрийгээ дагаад дэмжиж ингээд явж болох байхгүй. Гэтэл дэлгэр бол би дэлгэрийг тэгж чадна гэж бодоод байгаа байхгүй. Өрлөө ингэж амж окей тэгвэл байж болно гэдэг өнцгөөс харна. Гэтэл баяраа ерөөсө тэрэнд ингэж бууж өгөхөөргөө хүлээн зөвшөөрөхөөр их хайртай биш ч юм уу за учиргүй хайр маяр гэж ярих нь эртгэл ах л та. Гэхдээ ер нь тэр харилцаанаас баяраа тэрийг хүлээн зөвшөөрөөд дэлгэр бишээ үрлээгээ хайрлаад ингээд дагаад яагаад ингээд явах үгүй гэдэг нь амар ойлгомжтой. Тийм ба. Хотыг яг ингээд хоёр-хоёроор нь харуулж байгаа хэсэг байт юм байлээ л тийм. Тэрэн дээр ингээд яг аюу ингээд харьцуулаад харахаар аюу гой харагдаад илээ. За яаж юм гэхээр ингээд үрлээ тэр шинэ жилийн орой гэрээсээ нөгөө өвлийн хувцаач сургуудаа өгөөд ингээ баяраагийн нөгөө гэрт очиж шоодгож байгаа. Тэгээ эцэнд гараад ирсэн гадаа нь дэлгэр байж байгаа байхгүй юу. Тэгээ дэлгэр ингэж хэлж байгаа. Би ингээд энэ хавар явж байгаа чамааг гэртээ байгаа гэхэр чи хүлээгээд чамаа хүлээж гинэ гэж байгаа. За тэгээд тэр хооронд аавынхын тухай ингэ сонирхоод асууж байгаа гэр бүлээ те. Танаа аав чи нөгөө өвлөө хүн болж байгаа хэвээрээ юу? Тэгээд энэ модыг ингээ танаа аав ингээ зассан гэсэн те. Засдаг гэсэн чинь ингээд одоо хүртэл модоо ингээ чимгэлсээр л байгаа юм уу те. Ингээ гэр борныг асуугаад ингээ сонирхож байгаа. За тэгэнгүүтээ тэр хоёр ингээ хамт хичээл хийгээд үрлэн дэлгэрийгээ дэмжсээр агаад ингээд муу дунд мунд авдаг байхад нь 4 болгож байгаа те. Тэгээд үрлээч гэсэн өөрөө ингээд 5 авч байгаа. 5 авахтаа бас буцаад дэлгэрийнхаа тусламжтай арай гэж 5 авч байгаа. Тухайн харилцан аягүй хөөрхөн юм нөгөө суралцдаг харилцан юм өгөөжтэй харилцаа гэдэг нэг харагдаж байгаа байхгүй. За тэгээд дараа нь яадаг гэхээр ингээд дэлгэр хэнийг нуттай юм өгч гэдэг ингээд нуттай юм авч байгаа тэрнгээр ингээ айгүй хөрхөн халамжтай харагдаж байна. Ар гэрийн сонирхдаг, өөрийн сонирхдаг, халамжилдаг, хүлээдэг тий ингээд айгүй тийм одоо гоё эрүүл харилцаа, хосын харилцаа байх боломжууд энд ингээ харж байгаа байхгүй. Тэгээ харилцан хөгждөг. Энэ бол амар чухал хараад ингээд нэгэн үйлдэлтэй л нэгэн юм хэсэгхэн юм дээр л тийм гэж харагдаж байгаа. За тэнгууд нөгөө талд нь баяраа үрлээ хоёрыг харуулдаг бас нэг хэсэг байгаа. Тэр хоёр хамт байгаас хоёулахнаа байгаа хэсэг дээр. Нөгөө юутай. Нэг юм өвөл тийм нэг хоёулаа хичээлэл тараад нэг юм уу чи хичээлийн засалгаанаас ч юм нэг юм хамт явж байгаа хэсэг. Тэрэн дээр ингээ харангууд баяраа ингэж чи дээр ингээ хоёулаа явж байгаа хоёулахнаа ингээ явж байгааг дэлгэр чинь харуул уурлахгүйц. Нэг талаараа харгаад байгаа тийм хавцаа тий. Чи дээр ингээ явж байгааг дэлгэр чинь харуул одоо дургуцахгүй зүгээр үү те гэдэг жан. Тэгэхээр тэгэнгүүт өрлөөгүй би тэр зүгээр найзууд штэ гэдэг ингээ тайлбарлаж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт дахиад явж яснаа ханхуг ингээ унтж яхад нь гүнж ирээс өмсөө сэрээдэг штэ чи намайг өмсөө сэрээгээ чи одоо хаалганы байгаа гэж бодвол гэдэг нэг юм үлгэрийн нэг юм хаалганы цаанд байжсан. Ханхуг ингээ гүнж ирээд өмсөө сэрээдэг байхгүй чи намайг өмсөөч гэдэг байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл ердөөсөө өөрөө ямар ч хайртай мэдрэмж өгөөгүй нөгөө хүнийг халамжлаагүй хайрлаагүй анхаараагүй сонирхоогүй тий. Тэгсэн байж хардаад
Дээрээс нь үнс мүс. Тий, өөрийгөө халамжлуулах гэдэг шүү дээ. Тий, өөрийгөө халамжлуулж, өөрийгөө үнсүүлж, өөрийгөө физикэл бас нэг юу яваад байгаа байхгүй тий. Ааха. Гэт ер нь залуучуудыг бүрэн тий, тэгээд аль үед тэр үед л хэрвээ үрлээ маань одоо өнөөгийн бидэн шиг насан дээр ирсэн байсан бол аль хэдийн баяраа улаантаа хүргэсэн байгаа уул нь бол тийм байна. Тийм байна. Гэт бодохоор охтуудаа ч юм уу ингээ хүүгүүдтэй хилчмээр байгаасаа тий ийм төрлийн залуучууд байдаг. Одоо энэ хоёр бол үнэхээр нийтлэг дүр шүү дээ. Гэтэ яг буруутгах гээгүй баяраа нэг өдөр засарч магадгүй эсвэл яг өөртөө тохирох хүнийг олж авч магадгүй. Гэтэл яг ийм нэг залуу байна. Чамаас авах гад идэг тий. А нөгөө талд нь ингээд өхөө гэдэг тий ингээд харилцсан ингээд идэг. Энэ бол яг үндсэн хоёр баг классик модель байгаад тах шиг шүү тий. Охтуудын хувьд биш тий хүүхэдтэй хүний хувьд ч гэсэндээ охтууд яа гэв тий. Одоо нөгөө нэг ингээд энэ тэнд нэг сэтэл үсгээд ингээд запаслаа яваад идэг ч гэдэг юм уу. Айлгуудаад идэг ч гэдэг юм. Эсвэл үнэхээр шудраг өмнө ч гэдэг юм уу мэдгүй. Ингээд энэ төрлүүдийн талаар ер нь бол нэг ярилцчмаар байгаа тий. Харин өсвөр насны хүүхдүүдтэй ингээд аюуны нөгөө гоё ингээд үзэнгээ тий. Зэнгээ хамт ярилцуулаад өгчвөл яг тэр тасан дээр ингээд ээж аав нь үнэхээр анхаарад энийг үнэхээр чухал гээд ингээд officially албан ёсоор хэлвэл уул нь бид нар амар дуртай хүлээж авах гэсэн баха. Би л авдаг ингээд нэгс жоохон тоогдохгүй л ингээд нэг за гэд ингээд өнгөрөөд идэг болохоос ш хүүхдүүдийн дотор амар олон юм очдөг тий. Хайр сэтгэл сургуун соёл найз нөхөд одоо юу гэдэг тий гол нь тэрийг ингээд учрын сайн мэдхгүй тий ерөнхийдөө л ингээд яваад байдаг. Өчигдөр нэг сэтгүүл дээр байсан судалгаа хийсэн. Монголд хийсэн судалгаа нь өсвөр насны хүүхдүүд дээр 12-аас 14 насны хүүхдүүд 14-аас 18 насны хүүхдүүд дээр нийтдээ 200 гаруй хүүхдээр хийсэн судалгаа юм байна л да. Тэгэнгүүт ингээд нөгөө ганцаардал өсвөр насны хүүхдүүдэд ер нь хэр их байна вэ? Ганцаардлын цааш шалтгаан нь юу байна вэ? Ганцаардалд юу бас нөлөөлөд байна вэ? Ганцаардал өөрөө бас юуг дагуулад байна гэдэг иймэрхүү одоо сэдвүүдийн хүрээнд хийсэн судалгаа юм байна. Тэгсэн чинь нийт хүүхдүүдийн ердөөсөө 50-60 орчим хувь нь ер нь бол ганцаардал мэдэрдэг. За тэгээ ганцаардал одоо үнзг ирэхээрээ л ямар орлолт өөр одоо хүнд асуудлууд болчдөг байгаа байхгүй. За тэгингээд ямар хүүхэд ганцаардаад байна вэ гэсэн чинь өсвөр насны хүүхэд нэг юм өөрийн биегээ тодорхойлдог нэг юм тодорхойлт болчт юм байна. Одоо аль хэдийн ингээд би бол нэг ийм хүүхэд гэдэг ингээд мэдчихэж байгаа тийм би нэг ийм дуртай юм дургу би нэг ингэж амьдрах ийм хүүхэд гэдэг. Тэнгүүд эргэн тойрных нь одоо хүмүүс багш нь байна уу аав ээж нь байна уу найз нөхд нь байна уу тэр биеийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхаар биеийг нь ойлгохгүй биеийг нь өөр шиг нь хүлээн зөвшөөрөхгүй өөрөөр тодорхойлоод ахаар ганцаардал үүсдэг гинэ. Тэгээд ганцаардсан хүүхдүүдийн ингээд судалгааг захиад үзэхээр ээж аавын хараа хяналт одоо тийм хайхрамж анхаарал харилцаа дуу. Тэгээ хараа хяналт гэдэг нь ердөөсөө одоо баярагийн аав шиг харж хянахыг ердөөсөө хэлэх байгаа шүү дээ. Яг хаана юу хийж аваа, яаж аваагаа харилцсан гоё нэг ингээд найз нөхөд чинь нөгөө шулуухан шудраг яргээд байгаа байхгүй өсвөр насны хүүхдүүдтэй. Тэгж ярихгүй, тий, шүүмжлэхгүй, буруутгахгүй, заахгүй яргээд байгаа шүү дээ. Олон шаардлагаас тий. Зүгээр сайхан найзтайгаа ярьж байгаа шиг ярилцсан. Миний хөгжлийн сэтгэл судлал дээр одоо ингэж гарч байгаа. Хүн ингээд 0-аас 1 наснд бол хүүхэд ээжээсээ айгүй хамааралтай байдаг. Ээжтэй таалагдах гэж, ээжтэй одоо ингээд үнэлэгдэх гэж амар одоо хайрлагдах гэж тэрийг мэдэрсэн бүтэн мэдрэмжтэй ингээд дараагийн одоо тий нас руу орж байгаа. За тэгээд 1-ээс 3 наснд болохоор аав ээж хоёр. Аав ээж хоёр хоёулаа хамт ингээд нөгөө хүүхэдтэй үлгэрлээд, хамт тоглоод, хамт заагаад тий хамт хайрлаад, хамт хүмүүжүүлээд ингэжээж бүтэн мэдрэмжтэй болж байгаа. За тэгээд 3-аас 6 наснд болохоор гэр бүлийн бусад гишүүд даах дүү эмээ бусад хүмүүс айгу бас ингээд таалагдаад бус ингээд бид нар бас ингээд нэг гэр бүл гэдгээ мэдээд эхэлдэг. Зөвхөн аав ээж гэхээс илүү те ах дүү нартайгаа цогцож мөгцөө бид нартай одоо үүдээ айлын 3 хүүхэд байлаа гэхэд те хамгийн том ах нь нэгтэн тоглоод нөгөөдөлтөө тоглохгүй бол одоо ямар ч эхлэн гэсэн байх нь шүү дээ. Аав ээж хоёрыг л хараад сууж идэг биш те энэ наадтай тоглохгүй шүү дээ гэдэг байдлаар те бүгдэнд нь таалагдах гэж эхлэн гэсэн байхгүй. Гэр бүлийнхаа бүх хүнийг анхаарч бүгдэнд нь таалагдах гэж эхэлнэ. За тэгэнгүүтээ хамгийн эвгүй үе эхэлж одоо бид нэр эцэгхийн хараа хяналтаас гараад эхэлж байгаа байхгүй. За яг гэхээр 6-аас 13 наснд багш амар чухал болоод эхэлдэг. Хүүхд юудээс манай багш ингэж хэлсэн. Манай багш ингэсэн чинь таны худлаа таны буруу их маягтай ээж аавыгаа. Тэгээ ингээд багшд л үнэлэгдэх гээд эхэлдэг гэж байгаа байхгүй. Багшд таалаглаад багшд үнэлээд багшд хүлээн зөвшөөрөгчнөр оршуугаа мэдрэх гээд нь шүү дээ. Тийм болоод эхэлдэг. Тэгэхээр тэр үеийн багш гэдэг бол айгүй чухал
ийм дүр болоод эхэлж байгаа. За тэгээд тэрний дараа өсвөр нас эхлэхээр за 13 наснаас 19 нас болоод эхлэхээр ингээд хүүхд өөртөө нэг юм рол модель тарчдаг гинэ. Тэр нь юу ч гэж болно, багш байж болно, нэг од байж болно, нэг эсвэл нэг сайн охин нь байж болно тий. Эсвэл ээж аав нь ч байж болно. Ерөнхийдөө бол нэг юм рол модельтэй. Би энэ шиг байвал гоё. Энэ шиг байвал гоё гэж бодож. Тэгээд тэрнийгээ л дуурайгаад тэрэн шигэ байх гал ингээд тэрэнд айгаа таалагдах гал ингээд хэлдэг. Тийм үлээл хэлдэг. За тэгэл яг одоо хараа цаашаа үргэлжлэж байгаа юм л да. Яг 20-аас 45 нас хүртэлтэй. Ингээд яг тэр залуу насндаа ер нь хосын харилцаа амар чухал. Ер нь хостоо таалагдаад, хостоо хүлээн зөвшөөрөгдөд, хостоо хайрлагдаад ингээ байж ивэл гоё тайван аз жаргалтай сайхан тий гоё. Гоё. За тэгээ ингээд тэр дараа 45-аас 60 нас хүртэл. Тэгэхээр яах вэ гэхээр хойч үедээ доодуудлаа тий залуучуудаа хүүхдүүдтэй ч юм уу эсвэл одоо ажил дээр бол одоо өөрийнхөө ажлын одоо доор байгаа хүмүүстэй ч юм уу тий хүлээн зөвшөөрөгдөх нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөд энэ манай энэ стайг юм манай энэ гэж хэлдэг ингэдэг ийм юм заадаг сургадаг гэл тий би айгүй юм доод үеийнхэндээ сайн юм үлдээцэндээ сайн юм хийцэндээ тэрийгэ мэдрэх юм гоё тайван тийм байна. За тэгэнгүүтээ дахиад 60-аас дээш нь болохоор ерөнхийдөө за 65-аас гэж ярьд юм да. Дээш насны дээрээ болохоор хүн ер нь өнгөрсөн бүх амьдралаа эргэцүүлэх бодоод тэгээ би ер нь их сайн амьдарч чүү, би ер нь жоохон онцгой амьдарч чүү гэдгээ ингээд бодоод цэгнээл тэрэндээ одоо нэг л хэмж яхаа утгагүй амьдарсан юм санавал тэрэндээ гутраал ингээд гутраад явааддаг. Айгүй утга учиртай зоригтой гоё амьдарсан шиг санагдал тэрэндээ ингээд явааддаг. Аз жаргалтай амьдралаа тосгонол. Тэнгүүд одоо яагаад энийг яриад нэг жоохон сэдвээс хадуураад эхлэв гэхээр ер нь бол багш сургууль гэдэг орчин, багш гэдэг орчин бүхний хүмүүжил бол асар чухал шүү гэдгийг нөгөө 3 багшийн дүрээр нэг хараад. Тийм энэ чи ер нь л тийм 3 өөр гэр бүл, 3 өөр багш, 3 өөр ингээд хүүхдүүдийн тухай харуулдаг. Тэр багш нар дээр ямар шүү гоё дэлгэрүүлэх. Багш нар дээр за жигмэд багшийг би нөгөө яагаад ч юм дамчаагүй болохоор нь би ингээд тухайн үед би сая үзэхдээ бүртэл заяа багш гоё багш та гэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь багш бол жинхэнэ орломоо байсан. За сургууль дээр дугуйтай сандал авчирсан гэж загнаж байгаа юм. Улан тэр бол ингээд бас хүний креативити бүтээлч юм шүү дээ. А дээрэс нь ингээд юм л бол ингээд юу яхаддаг. Хүүхдээ ингээд болохгүй байна, бүтэхгүй байна, тий болохгүй байна гэд ингээд иддэг. Хоёрдугаар тэр нэг юм дадлага хийх гэж явж хад манай ангийн нэр хүнд сонин дээр манай ангийн тухай ярьж байгаа гэд тийм нэг юм айгу давамгай тэр хүний сэтгэл зүрх ямар байна гэдгээс илүү манай ангийн нэр хүнд манай юу гэж ингэж ямар тийм ярьдаг тийм багш үлээ. Тэгээ ер нь ингээд нэг ямар дэлгэр мэлгэрийг бол нэг таахгүй дээ. За сайн байна гэж яах вэ? Ер нь бол харж л ах хэрэгтэй. Даврааж болохгүй гэл бүр амар тэгж хэлдэг. Даврааж болохгүй. Өрдөөсөө хамаагүй хөөргөж магтаж болохгүй. Тэгэнгүүтээ дараа нь юу гэдэг байгаа байхгүй юу? Намайг би ингээ хичээлээ тараад эргээд ирээ. Бүгдийг сайн харж байгаарай, анзаарж байгаарай. Тэгэнгүүтээ бидний үед ийм тоног төхөөрөмж байсан бол одоо бид нар ч гэсэн ингээл ажлыг шижигнуулах байсан. Мэдээ ердөөс ингээд хүнд урам өгдөг хүн байгаа байхгүй юу? Өдөөс л асуудал гарвал ингээд тастад хайчий гэдэг. Тастад үлдээчий гэдэг байгаа байхгүй тий. Бас нэг талаас. Нөө эмэгтэй багш болохоор ер нь нөө хүмүүнлэгийн сэтгэл судлал гэдэг байхгүй одоо энэ хэсгийг нөө хүн бол ер нь гоё гэж үздэг. Хүн бол ер нь гоё. Цаад сүртэй гоё юм байгаа гэж үздэг. Тэг яг тийм одоо ихтгэл өмчлөлтэй багш байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ бас нэг хурал дээр ч гэсэн хэлдэг шин нөгөө хүүхд одоо муу хүүхэд гэж байдаггүй юм. Нэр яг тийм муу эцэг их одоо тийм муу сургууль хүмүүжүүлэх л гэж байд. Эцэгч гэж хэлдэг юм л та. Тийм муу сургууль гэж хүмүүжүүлэх л гэж хүмүүжүүлнэ гэж байдгийн шүү гэд хэлсэн чинь дамжаагүй ягаа өөрийгөө өмөрөөд тийм уу юм байна л та. Тэгээд хуралгүй тийм. Ингээд өөр төрөө ингээд аваад ингээд уул тэр хүний төлөө ярих гэдэг тийм. Яг энэ хүүхдүүдийн тэр эмэгтэй багш уулнууд 8 дугаар анги хүртэл авч явсан багш байдаг шээ. Тэр ерөнхийдөө суурьуд нь айгүй хөөрхөн байгаа байхгүй юу? Суурь яг одоо тэр багш төвхтэй багшийг чухалчилдаг байх үе мөрөдтэй бол хөрхөн айгүй тийм. Гоё багштай явсан тийм байгаа ах тийм. Ер нь хүүхдүүд энэ анги айгүй эерэг айгүй гоё анги шүү. Гоё анги тийм. Хөрхөн анги. Яг хөрхөн баяраач гэсэн нэг мөнгөө шүү дээ жаас тийм. Тэгээд гоё ингэж харагдаж байгаа. Тэгээд юу багшлахаараа захирал багшлахаараа бас яг л захирал хүн байгаа байхгүй тий. Чи яг энэ хүүхдээ юу хийсэн гэдээ асуудаг шүү дээ. Жигмэд багшиг. Та ингээд юу яг энэ хүүхдийн төлөө юу хийсэн? Тэгээд хүмүүжүүлэхийн төлөө яг яасан юу хийсэн болоод ингээд юм бол халчи явуулчи таслаад үлдээчи гэдэг ингээд байгаа гэсэн байдалтай ингээд.
шүүмжилдэг шүү дээ. Тэгдэг. Тийм. Тэгээд багш нар бол ер нь айгу тусалтай байгаа. Тэгээд нөгөө хүүхдийн түрүүний нөгөө нэг жигмэд багш нар гарч байгаа л да. Нөгөө хүүхдийг зөв цагт нь зөв урамшуулж зөв шийтгээгүү. Тэ? Шийтгэж нэгээд нөгөөх нь буруу зан үеийн улам урамшуулад нөгөөх нь улам ингээд дэвэрхсээр хагаад сургуулаа аяхын сургалтын ингээд очиж байгаа. Тийм асуудал. Тэгэхээр энэ дээр бол багш нар ер нь амар анзаарах хэрэгтэй юм билээ. Одоо ингээд хүүхдүүдийг ч гэсэндээ анзаарахаар итгэж байгаа байхгүй юу? Би ингээд ангийнхаа тэрэнд дургу гэж байгаа. Яагаад гэхээр яагаад гэвэл тэр багшийн үгэнд ордгоо муу сурдаг болохоор би дургу. Чин тэр хүүхдийн л дүнгийн асуудалхаас тэр нэг өөр дуртай дургу байх хүүхдийн дүнтэй ямар тэрнтэй ямар хамааралгүй шүү дээ. Тэгмээ дүнгийн талаар тэгээ загиндаг магиндаг ер нь баг тэр одоо хүртэл байдаг байгаа. Одоо хүртэл манай ингээд үеэлийн хүүхэд 2 нас 2 дахь ангийн хүүхэд тэгж ярьж байгаа байхгүй юу? Би ингээд тэр хүүхдэд дургу. Манай ангийнхан бүгдээрээ дургу. Тэг яагаад гэвэл тэр муу сурдаг тэр даалгавраа хийдгүү багшийн үгэнд ордоггүй. Тэгэхээр багш тэрийг нийтэд нь шившгэлсэн байгаа байхгүй юу? Нийт бүх хүүхдийн донд чи яагаад ямаа хийгээгүй чи муу гэж хэлсэн байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүүхдийн муу байх сайжрах чинь тэр хүүхдийн асуудал байхгүй юу? Бусд нь тэр хамаагүй шүү дээ. Байсан ч хамаагүй болно шүү дээ. Ямар нэвтрүүлэг байсан санахгүй ямар ч гэсэн жанцсан аргуу ярьж ирсэн заяа. Нэвтрүүлэг дээр боловсрал гэж юу нь юу вэ гэд айгүй олон хүмүүс суугаа ярьж ирсэн. Тэрэн дээр тэгж хэлжсэн. Боловсрал гэж өрдөөсөө тэр хүн тухайн нэг нийгэмд амьдарч чадах чадвар гэж байгаа байхгүй юу? Тэр өрдөөсөө диплом босод юм биш. Тэгэхээр одоо яг хэдий 4 авдаг 5 авдаг гурвандаг боловчиг баяраа болвол боловсролцсон хүн үү одоо тухайн нийгэмдээ амьдарч чадах нь уу гэхээр асуудал учраас энэ ангийнхандаа хүлэн зөвшөөрөгдсөнгүй шүү дээ. Сүүлдээ ингээд асуудалтай болоод ингээд босчлаа. Тэгмүүд хэдий 3 авдаг тийм муугаас арай 3 арай гэж 4 авдаг байсан ч гэсэн дэлгэр тухайн нийгэмдээ уучраа болоод гуталчин чамаагүй хийгээд амьдрах чадвартай байна уу гэмт чадвартай байгаа зү тийм. Манай үргэлж чинь хэдий амар онц сурлагт нь тийм айгүй үлгэр охин юм шиг боловч яг нийгэмдэр гараад амьдрахад бэлэн байна уу гэдэг дээр асуудал байгаа. Тэгэхээр боловсрол гэдэг чинь ердөөсөө амьдрах ухаан байгаа тийм. Ингээд бит хоёрын яриаг ч юм уу хүмүүсийн яриаг сонсохоор маань хүүхдүүд магадгүй би одоо тий аав ээжээс багшаас найз нөхдөөс бүрэн хамаарч байгаа юм байна гэж ойлгож магадгүй байхгүй юу. Гэтэл үгүй хичнээн муу аав ээжтэй буруу үзэл бодолтой аав ээжтэй байгаад хувь хүн өөрөө хүүхэд өөрөө зөв төлөвшөж болдог. Одоо юу гэдэг жишээ нь одоо аав ээж нар хараад ингээл энэ зөв хүүхч үү энтэй одоо хандлуул ч юм уу гэр бүл болов зөв шүү гэж ингээл нүдтэй гэж ярьдаг штэ тийм. Гэтэл тэр буруу ч гэж магадгүй. Одоо жишээ нь ингээл яг тэрэн дээр гэхэд ингээд өөрийнхөө шийдвэр дээр үнэнч байгаад ч юм уу тийм. Бас зөв байж болно. Чиний өөрөө чинь зөв бас байж болно. Бүх юм чиний багшаас, чиний ээж аваас, чиний одоо найзаас хамаарж ингүүлнэ үгүй гэзээ ч үгүй. Тийм учраас зүгээр энэ зүгээр тодорхой хамаарал байгаа. Хүн ингээд байвал чамд буруу хандж ийн гэдгийг мэдрээд чи өөрийнхөө байчих. Чи буруу байгаагаа мэдрээд байвал бусдын энэ төр зөв хүнийхээ үгийг сонсчих ч гэдэг юм уу тийм. Энд дээр яг тэр үйлдэлийн тэр амьдралыг юу гэж шийдэх нь тэр хүний асуудал. Тэр хүний хариуцлага болохоос шүү тийм. Энэ ингэсэн гэдэг юмн дээр болоод хэцүү тийм. Тийм. Одоо ингээд ярих нэр яг тийм. Одоо ингээд бүх юм ээж юм шиг бас надад тэгээд би ямар үүрэгтэй юм тийм гэдэг асуулт гардаг. Тэгмүүд сэтгэл судлал дээр бас энэ ийм одоо олон төрлийн урсгалууд байдаг. Одоо анхны одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаан болгосон Sigmund Freud гэдэг хүний харуулад бүх юм ер нь өнгөрсөнөөс үүдэлтэй. Ер нь ингээд аль тухамсар дээр өнгөрсөнд ингээд суусан одоо кодуудаар бид нэр ингээд удирдагдаад баг ингээд явдаг. Зарим ген уламжлагдаад ч юм уу тийм. Халын одоо тийм одоо урсгалтай. Тэгээд тэр төрлийн одоо заслууд нь хийгдэхдээ дандаа нөгөө өнгөрсөн рүү наруулаад өнгөрснийг яриулаад өнгөрсөнд үүссэн тэр сэтгэл зүйн трама тэрийг нэмчлэх гэж тэрнтэй зурлаад яваад идэг тийм урсгал байхгүй. Бүгдээрээ л үнэн бүгдээрээ л үр дүнтэй. Тэгмүүд энэ дээр яг адилхан одоо Фройдын шав байсан Адлер гэдэг байгаа. Тэр мөн адилхан үзэлтэй. Гэхдээ нэг ялгаатай юм хийсэн болохоор хүний хувь тавилан өөрийнх нь гарт байдаг гэж үздэг. Тэрний ямар ялгаа байдаг вэ гэхлээр ингэж байгаа. Тийм ээ та одоо аав ээжээсээ ч юм уу өнгөрснөөсөө ч юм уу нэг буруу итгэл үнэмшил ч юм уу нэг одоо амьдрал муухай хүн муухай тий одоо гэдэг нэг юм итгэл үнэмшил авчижээ. Тэгээд өнөөдөр дахиад тэр итгэл үнэмшлийнхаа дагуу нэг юм хийгээд байна шүү дээ. Тэр чинь тэр итгэл үнэмшил 100% нөлөөлөд энийг ингэж хийж байгаа биш ээ. Та тэрний дунд би дахиад тэр шарахыг авахгүй тулд гэдэг нэг зорилго гаргаж ирээд авахгүй тулд өнөөдөр дахиад тэрнийг давтаж байгаа. Өөрөөр хэлбэл ингэж аахгүй.
анхны хайр л айгүй гоё байдаг, амар гоё байдаг гэж ярьдаг штэ. Тэнгүүд 2 дахь 3 дахь хайрууд яагаад анхны шиг гоё байдаггүй юм бэ? Яагаад анхны шиг гоё байх боломжтой юу гэж асууж байгаа байхгүй. Тэгвэл анхны хайр дээр тарих ямар нэг юм шүүлтүүр тавиагүй. Анхны experience бол тарих шүүлтүүр тавиагүй учраас амар гоё хайрлаад дурлаад амар гоё санагдсан. Хоёр дахь дурлах гингүү тарих нөгөөдөг чинь юм хэлээд байгаа. Ой чи ингэж байгаа балардаг штэ гэдэг ингэ хэлээд байгаа. Тийм учраас анхных шигээ тэр нөгөө мэдрэмжийг авч чадахгүй ингээд байгаа байхгүй. Тэгэнгүүт гэхдээ энэ дээр анхны тэр одоо нөгөө сэтгэл шархлуулж байгаа шүү дээ. Миний хийж байгаа одоо сонголт бол би анхных шиг дахин шаналхгүй тулд сонгож байгаа болохоос дахиад одоо тэрнийг дурлахгүйгээр одоо тэр айцтай төгшүүлтэй тэр нөгөөд нэг одоо замаараа дахин яваад байгаа болохоос биш. Тэр нь шууд 100% нөлөөлөд байгаа ш. Би тэр үед өөрөө зүрхэн тархиндаа хэлээд те үгүй ээ. Тэгсэн ч гэсэн би энэ удаа энэ хайр ойч байх боломжтой гэж хэлээд заавал бүгд муухай гэсэн үг биш. Хорвоо тэр чигтээ муухай биш те. Чи надад худлаа хэлж яана гэд одоо те тэгэнгүүтээ тэр анхны суудсан талд хосорт байгаа тэр ихтгэл үнэмшлээ өөрөө болиулаад амьдралаа өөрөөр өөрчлөх боломжтой. Тэр боломж бол одоо яг энд одоо таны гарт байдаг гэж үздэг. Адлер Фройдоос арай ялгаад. Окей. За тэгээд энэ удаагийн дугаар хамгийн анхны дугаарын дүрээд дуусч байна. Хүмүүс бас жоохон ч гэсэн эрэхтэй, нэмэртэй, сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн удаа дараа нь гоё кино ярина бас яг ингээд ийм хосын харилцаа одоо өнөөгийн амьдрал дээр тулгамддаг гэр бүлийн сэдвтэй гоё кино сонгосон байгаа. Тэгэхээр тэрнийхээ тухай бас илүү гоё ярихыг хичээнэ. Баяр таа.